Одоо бараг бэлгийн харьцаанд ордог хүмүүс ч амар их толцоо шиг. Одоо манай найз гэдэг нэг 10 зохион билгч орж үзээгүй нэг ганц хоёр хүн байгаа. Тийм өвчлөл сэргийлэх мэргэлэхс тийм их мэддэг байсан. Эзэн дээр хөөн хөдлөх шиг бодоод яагаад ч барах хүүхд гарсан жимсэн болсон гэдгээ ээж нь хэлэхэд яг санаа зовжсэн. Тэгээд ээж аа хоёртоо хэлэхгүй бараг 5 сар тэгэж аваад тэгээд би хүүхдийг арах ёстой гэдгийг би аяг бодсон. Тэгээд өөрөө авлаа өөрөө л өсөж байгаа. Өсвөр насны дээр жирэмсэн болсон болно гэдэг бол хамгийн бараг 100% эцэг эхчүүдийн л боруулах гэж боддог л доо. Альва улс орны хүн амын доторх анхаарал татсан бүлгийнхний нэг бол өсвөр насныхан байдаг. Монгол улсын хүн ам харьцангуй залуу бүтэцтэй бөгөөд нийт хүн амын 24%-ийг 10-аас 19 насны өсвөр үеийнхэн эзэлж байна. Өсвөр насныхны дунд шийдлээ хүлээсэн тулгамдж буй олон асуудлууд байдгийн нэг нь гэрлэлтээс өмнөх бэлгийн харилцаа, түүнээс үүдэлтэй альва сүрг үр дагаврууд юм. Дэлхийн хэмжээний статистик тоо мэдээг аваад үзэх юм бол ер нь жилд дунджаар 3 сая хүүхэд өсвөр насны ээжээс төрдөг гэсэн ийм тоо байдаг. Өөрөөр хэлэх юм бол 15-аас 19 насны ээжүүдээс төрдөг. Тэгэхээр өсвөр насны охидын төрөлт гэдэг нь өөрөө 20-оос доош наснда тэр нь гэр бүл болсон ч бай, насанд хүрсэн бай гэх нь хамаагүй 20-оос доош наснда л хүүхэд төрүүлж байгаа бол энэ өсвөр насны охидын төрөлт гэж энэ дэлхийн хэмжээнд авч үздэг. Тэгээд манай улсын тухайд аваад үзэх юм бол ер нь жилд дунджаар нэг 3-аас 3500 орчим охид манай Монгол улсад хүүхэд төрүүлж байна гэсэн нэг юм статистик тоо мэдээ байдаг. Гэхдээ харамсалтай нь энэ нь бас яг нарийн баттай тоо биш. Ер нь хамгийн сүүлийн оны байдлаар аваад үзвэл 2009 онд нийтдээ 3010 хүүхэд өсвөр насны ээжүүдээс төржээ гэсэн нэг ийм л тоо байгаа. Тэгээд энэ охидуудыг яг насны бүлгээр нь эсвэл боловсролынхын төвшнгөөр, амьдралынхын төвшнгөөр ялгаж үзсэн ийм наривчлсан мэдээлэл байхгүй байгаанаас харамсалтай. Тэгээ яг бид нар байгууллагынхаа төвшөнд яг өөрсдийнхөө ажилтдаг, үйлчилгээ үзүүлдэг ийм охидуудынхаа дунд бол судалгаа хийдэг, нарийн чанарын судалгаанууд. Тэгээд судалгаанаас харахад бол үйлчилгээ үзүүлсэн охидын маань 40% нь бол нөхөргүй. Өөрөөр хэлэх юм бол биедаж хүүхдээ өсгөж байгаа ийм охидууд байна. Тэгээд ихэвчлэн бага насны хүүхдүүд. Тэгээ ээжүүдийн маань дундаж нас бол нэг 17-аас 18 нас. Тэгээд яг нэг талаараа зүгээр Монголд гэрэлтийн насыг бол 18 нас гэж тогтоогоод өгсөн. Өөрөөр хэлбэл энэ нь төрж болно гэж нэг талаараа хэлээд байгаа хэрэг боловч өөрөө өсвөр насны хүүхдийн төрөлт гэсэн ийм л англи руугаа орчоод байгаа. Тэгээд ер нь 1000 ави төрөлтөд бол Монголд нэг 60 өсвөр насны охидын төрөлт байна гэсэн нэг ийм статистик байдаг. Тэгээд дэлхийн бусад улс орнуудтай харьцуулаад үзэх юм бол ер нь нэлээд дундаж хавцаа. Тэгээд хамгийн их нь бол Африкийн орнууд, ялангуяа нөгөө сав Сахарын нутгийн Африкийн орнуудад 1000 амь төрөлтөд 143 өсвөр насны охидын төрөлт байдаг бол бид нарын маш сайн мэддэг Япон, Солонгос гэх мэт энэ өндөр хөгжилтэй Азийн орнуудад бол зөвхөн 2.9 байх жишээтэй. Гэтэл бас зарим Америкийн нэгдсэн улс, Шинэ Зеланд гэдэг орнуудад өсвөр насны охидын төрөлт бас өндөр байдаг. Гэтэл бид нар өөрийнхөө улс орны хүн амын тоотой харьцуулаад үзэхэд бол харьцангуй бага. Жишээлбэл Америкт бол өсвөр насны охидын төрөлт 1000 амь төрөлтөд 43 байхад манад бол 60 байх жишээтэй. Тэгэхээр Америкийн хүн ам нь хэдүүлээ, манай Монголын хүн ам хэдүүлээ тий. Тэгээд ер нь харьцуулаад хараад үзэхэд хөдөө орон нутгуудад охидын төрөлт бас нэлээд өндөр байгаа мó та гэсэн нэг ийм зүйл ажиглагдчихж байгаа. Өсвөр насны охидын жирэмслэлт нь анхаарч үзэх маш олон шалтгаантай цогц асуудал юм. Хөгжингийн орнуудад өсвөр насны охидын төрөлт жирэмслэлтэд нөлөөлж байгаа хүчин зүйл нь боловсрол, нөхөн үржихийн эрүүл мэнд болон бэлгийн боловсролын түвшин доогуур, ядуурлын түвшин өндөр байгаатай холбоотой нийгмийн асуудал гэж авч үздэг байна. Хөгжингийн орнуудад өсвөр насны охид ихэвчлэн гэр бүл болохоос өмнө тохиолдлын бэлгийн харилцаанд орж жирэмсэлсэн байдаг бол хөгжиж буй орны хувьд өсвөр насны охид дунджаар 15 наснда гэрлэж жирэмсэлсэн байдаг байна. Манад бол яг энэ этгийн юм уу Азийн бусад буруу хөгжилтэй орнуудтай харьцуулаад үзэхэд эрт гэрлэлт, хүүхдийн гэрлэлт гэсэн асуудал бол бага байдаг гэсэн хэдий боловч яг гэрлээгүй хэрнээсээ гэрлэхээс өмнө бэлгийн харьцаанд ороод хүүхэд төрүүлж байгаа асуудал бол нэлээд анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудын нэгэ гэж бол бид нар үзэж байгаа.
Өсвөр насны охидын жирэмслэлтэд нөлөөлж буй нэг хүчин зүйл нь гэр бүлийн орчин юм. Судалгаанаас харахад өсвөр насндаа хүүхэд төрүүлсэн залуу эхчүүдийн эцэг эх нь салж сарнсан, тусдаа амьдардаг, төрсөн эхтэйгээ таарамж муу, эцэгтэйгээ огт харилцдаггүй, хол хөндий, ер нь өсөж хорнсон гэр бүлийн орчны халуун дулаан харилцаа байхгүй байгаа нь ажиглагдана. Нэвтрүүлэг бэлтгэх явцдаа бид нар хүүхэд төрүүлсэн өсвөр насны охидтой ярилцлага хийсэн. Уг ярилцлагаас тодорхой болсон зүйл гэвэл эцэг эх болон хүүхдийн хоорондын мэдээлэл солилцоо, ойлголцол муу байна. Өсвөр насныхан өөрөө өөрсдийгөө хянах эрмэлзэлтэй байдаг хэдий ч эцэг эхчүүд тэдний хэрэгцээг ойлгож шууд туслалцаа үзүүлэх хэрэгтэй байгаа нь харагдаж байлаа. Миний бодлоор бол өсвөр насны дараа жирэмсэн болсон болно гэдэг бол хамгийн бараг 100% эцэг эхчүүдийн л боруул гэж боддог л доо. Хэдий хүүхдэд анхааралтай байна, төдий чиний хүүхэд нь өөрийн гэсэн бодолтой, өөрийн гэсэн ухаантай л явна тийм ээ. Өсвөр насны дээр нь бол хүүхдүүд яг яахаа мэдтгүү, энийг ингэж нэг тэжээг дагаж тэнэл, нэг энийг ингэж дагаал, ямар хинийгээ дагаж чинтайгаа нийлгээ мэдхгүй, юу хийж яахаа мэдхгүй. Тэгэл нэг муу хүүхдүүдтэй нийлэхэд ингээл арх дарс тамхи тараа ингээл татаал муу юмд ордог. Тэгэл тэр үед нь эцэг эхчүүд өөрсдөө хүүхдтэй хамгийн гол нь сайн анхааралтай байж урд нь тэр насын дээр тойроод биш туулаад гарсан. Тийм болохоор бүгдэнд нь сайн хэлээд одоо тэгэх юм бол яа ингээд чи ийм найзтай болвол тэгдгээ, ийм үедээ чи ийм байдаг юм аа, ингээд тэгэж болохгүй гэд тийм юм зөвлөгөөнөрийг эцэг эхчүүд бас өөрсдөө өгдөггүй. Тийм болохоор хүүхдүүд бас нэг задгаараал наагур цаагур ингэж явал тэгдэг болохоор ингээд өсвөр насны дээр хүүхдүүд айгүй их гэрт жирэмсэн болоод эцэг эхчүүд болдог. Тэгэл жирэмсэн болоод төрснийхөө дараа хүүхдээ яаж арчилах вэ, яаж өсгөх вэ? Тэр болгоноор бид нэр юу ч мэддэггүй. Өсвөр насны охидын жирэмслэлтэд нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл нь бэлгийн хүчирхийлэл юм. Хүчирхийлэлд өртсөн өсвөр насны охидын сэтгэл санааны дарамт нь хожим нь өөрийгөө доорд үзэх, өөртөө хайхрамжгүй хандах, эрт хүүхэд төрүүлэх зэргээр илэрч байна. Тухайлбал энэ бүсгүй анхны хүүхдээ 19 наснда төрүүлсэн. Одоо 8 сартай жирэмсэн. Тэрээр 8 настайгаас бэлгийн хүчирхийлэлд автаж энэ нь 9 жил үргэлжилсэн байна. Би өөрөө хэрэг хийгээгүй ч гэсэн өөрөө хэрэг хийцэн юм шиг явдаг гэсэн байхгүй. Тийм хэрэг хийгээгүй мөртлөө би хүнээс ичдэг. Одоо намайг тэр хүн мэдчихвэл энэ юм мэлээ гэд гадуурхах ахтаа ч гэдэм үү. Ерөнхийдөө бол тийм нэг эмнэлэгт үзүүлэхэд л за яагаад ийм эртнээс ингэж бэлгийн харьцаанд орчвоо ч гэдэм үү те. Ингээд чи бэлгийн харьцаанд ийм эрт орчоод ийм өвчтэй болцсон байна ч гэдэм үү, эмчнэр загнах уу, би тэр хүмүүст бүгдэнд нь тэгээд би ингэсэн юм а гэж өмнө байдлаа хэлээ явж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь тэр амар их дарамт болдог гэсэн байхгүй юу? Мөрдөн мэдлэлний шатанд явж хахад энэ охин одоо хүчирхийлэлд автсан байна гэд ингээд сургуулаар яриад явдаг. Нөгөөх нь амд амжиж явсаар хагаад бүр хаа байсан өөр сургууль дээр хүртэл мэдэгдчихсэн. Ингээд иймэрхүү байдлаар айгүй олон жил явсан л та 2-3 жил. Тэгээд бүр хүнд дарамтанд орж исэн. Бэлгийн идэвхтэй харилцаанаас гарах сөрөг үр дагаврын талаар ямар ч ойлголтгүй байгаа нь өсвөр насны охидын жирэмслэлтэд нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл юм. Бэлгийн харилцаа нь яг юунд хүргэдэг? Жирэмсэн гэдэг нь яг юу гэсэн үг болох? Энэ талаарх ойлголт, мэдлэгийг өсвөр насныхан ерөөсөө ч авч чаддаггүй байна. Ямар ч ойлголт байгаагүй. Тэгэл бараг 10 жилд тийм тэгээд ингээд тийм бэлгийн харьцаанд эрүүл мэндийн хичээл гэж ордог байсан. Гэхдээ бараг ярьдаггүй. Тэгэл нөгөө багш нарын жижигдэг юм уу, хүүхдүүд нь жижигдэг юм уу, тийм юм ярьдаггүй. Тэгсэн мөртлөө тэр ярьдаггүй мөртлөө далдуур тийм юм болдог. Тэгээ ямар ч мэдлэг боловсрал байхгүй тэрэн дээрээ. Тийм болохоор баг ч гэсэн хэмжээний 10 жилийн хүүхдүүдэд тийм бэлгийн харьцаанд яаж ороод ямар хамгаалалт, ямар жирэмснийг бүсээгүй жирэмснээс хамгаалах тийм арга замыг заагасаа л гэж боддог. Эрүүл мэндийн хичээл ордог ч гэсэн бараг тэрний талаар ярьдаггүй. Хэдэн нөгөө нэг бэлгийн замын өвчий яриа л өнгөрдөг. Яг нөгөө 10 жил бол бэлгэвчлэл гэж ихтэй яриа штэ, шууд спираль ч юм уу. Өөр юм гэж ярихгүй бэлгэвч ярил. Тэгээ бэлгэвчлэлээр бас хичээл бид нар ч бөө юм болж байгаа юм чинь. Сургууль дээр чинь бэлгэвчлэлээс тараа гарцсан. Би бүрийгөө шидэж үтэл тэмцээр агаал. Тэгэл ер нь хот гэсэн юм дөө.